Өдрөм залуусаа 24 багтах 10 цагийг танилцуулъя. Part 1. За эхний цаг бол Timex-ийн Expedition Scout гэсэн цаг байгаа. За энэ бол 40 мм-ийн диаметртэй кварц хөдөлгүүртэй. За дээрэс нь төрөл бүрийн өнгөтэй, төрөл бүрийн оосортой, цагны дайл нь бол төрөл бүрээрээ байдаг. За хамгийн гоё хоршил нь бол одоо зурагт харж байгаачлан cream dial. За dial гэдгийг нь бол монголоор нүүр гэхэд бол илүү тохиромжтой. За их бий нь бол хөнгөн цагаан болон тийм хар өнгөнүүдээр их байдаг. За оосрын хөдөлгөөнд арьсан байгаа, голдуу арьсан байдаг. За дээрээс нь Natos trap гэж нэрлэдэг юм да. Нэг юм даун юм оосортой бас байдаг. За энэ цагны хөдөлгөөнд яагаад энэ листийн энэ жигсаалтын бид 10 дугаарт оруулсан бэ гэхээр үн болон чанарын хувьд бол боломжийн. За яагаад 10 дугаарт ирэмлэгдэж байгаа юм гэхээр дизайны хувьд бол яг хуу бусад цагийг бодох юм бол дизайн айгүй энгийн тал руугаа байгаа л да. Тэгэхээр энэ цагийг бол би 10 дугаарт танилцуулж байна. Усны хамгаалалт нь бол 5 бар буюу 50 м гэж байгаа. За цаган дээр бол бар гэж нэрлэгдэх нь болохоор голцоо 1 бар гэдэг нь 10 м-ийг илэрхийлдэг. За энэ цаг бол Amazon дээр 40 за ер нь бол 30 доллароос ахуулаад $45 орчимд байгаа. Бичлэгийн доод талд уг цагны линкийг оруулсан байна. Та ороод хэрвээ сонирхож үзэхээр бол ийшээ ороод сонирхож үзэж болно. За жигсаалтын 9 дугаарт за их гоё цаг орсон байгаа. За гоё гэдэг нь ямар утгаар юм гэхээ хомааш буюу тийм амжилттай гоё цагийг яг дуурайлгаж хийсэн гэхдээ яг өөрсдийн худалдааны тэмдэгтээ ийм цаг байгаа. За энэ бол Pagani дизайны dress watch одоо албан одоо костюм те ёслолын үйл ажиллагаанд зүүхт илүү тохиромжтой. За ийм цагийг бол dress watch гэж нэрлэж байгаа. За энэ цаг болвол Pagani дизайны цаг байна. За та бүхэн харах юм бол нэг цагтай бол айгүй ижилхэн харагдаж байгаа. Энэ ямар цаг юм бэ гэхээр Seikoгийн Presage гэсэн одоо ийм серийн цагнууд байгаа. За эдгээр цагны нүүр буюу dial бол яг энэтэй үл ижилхэн байгаа. Гэхдээ Pagani дизайн тэр цагнуудаас ер нь бол санаа аваад баг нэг өсөндө хуулбарлаад хийцэн гэж болно. Pagani дизайн бол хятадын компани. Эдний яг өөрсдийнх нь худалдааны бодлого бол ерөөсөө Япон, Америк одоо юу гэдэг юм те Швейцар аль одоо тийм амжилттай байгаа тийм цагнуудыг яг дизайныг нь копидоод өөрсдийн нэрийн өмнөөс гаргадаг. За энэ нь бол одоо яг нэлээд амжилттай явж байгаа гэж бас хэлж болно. За энэ цаг бол Pagani дизайн дээр нэг сонирхолтой юм нь болохоор VH65 гээд Япон хөдөлгүүртэй цагнууд бол гаргадаг. За VH65 бол кварц хөдөлгүүр. За Япон хөдөлгүүртэй болохоор эдлэгээний хувьд бол одоо Япон цагнуудтай бол ижилхэн болоо явчихна гэсэн үг. За загварын хувьд болохоор загвар дизайны хувьд болохоор өөртөө бусад цагнаас санаа авсан болохоор муу ялгаагүй их загварлаг харагддаг. За ийм цаг байдаг. За энэ болонгууд Amazon дээр мөн зарагдана. 44 мм-ийн диаметртэй, шилэн нүүртэй. За оосрын хувьд бол арьсан оосортой байдаг. За үйлдвэрээс бол мэдээж 10 бар буюу 100 м усны хамгаалттай гэж заасан байгаа. Гэхдээ энд бол нэг бивл одоо хувьдаа үл итгэхгүй байна. За уг цагийг та бүхэн Amazon-оос хэрвээ авъя гэх юм бол $49.9 байгаа юм байна. За Amazon дээр та бүхэн бичлэгийн доор байрлах линкээр үнэтэй энэ цагтаа танилцж болно. Дараагийн цаг бол Invicta Pro Diver 8037 гэсэн загвар байна. За алтан бүрмэл. За уг цагны хувьд болохоор ярих юм нэлээ ихтэй энэ цаг байна.
За 200 м-ийн усны хамгаалалттай. За Pro Diver гэхээр мэдээж мэрэгжлийн усан шумбагч нарт зориулсан ийм цаг байгаа. За энэ цаг бол жинхэнэ нэг усан шумбах те спортоор хичээлдэг. За эсвэл одоо мэрэгжлийн онцлог нь усан шумбдаг. За ийм хүмүүст бол тохиромжтой. Үйлдвэрээс бол 200 м-ийн 20 бар буюу 200 м усны хамгаалалттай гэж гаргасан байгаа. За та цагны хэрвээ юуг нь гадна талыг харах юм бол ийм алтан бүрмэл загвартай 2017 оны ийм загвар. За цагны диаметр бол 37.5 мм-тэй. Минерал кристалл шилтэй. За календарын өдөр заадаг. За хөдөлгөөрөө болохоор PC 32A гэсэн ийм хөдөлгөөр байгаа. За энэ хөдөлгөөр бол Японд ухсрагддаг. Төрөний хэлсэнчлэн ер нь бол ихэнх цагнууд одоо жижиг брэндүүд Японоос ийм ухсарсан эсвэл ийм бэлэн хөдөлгөөрүүд авч цагнуудаа тавьдаг. За үүний одоо жишээ нь гол шалтгаан нь бол мэдээж найдвартай байдал байгаа. За 121 г буюу бас нэлээд хүнд ийм цаг байна. За яг гаднах бүрмэл нь одоо ингээ алтан харагдаж байгаа 18 каратын алтаар бүрсэн гэдэг байгаа. Мэдээж хэрэглээний явцд бол энэ бол ямар нэг байдлаар цайрах юм бол байна гэж бол би бодож байна. За Invicta гэдэг цагны брэнд бол та бүхэн дуулсан уу дуулаагүй юу? Дуулаагүй бол бас нэлээд түүхтэй юм брэнд байгаад байна. Яагаад түүхтэй юм бэ гэж яриад байгаагийн учир нь болохоор Invicta бол Швейцарын брэнд. Швейцартаа бүр 1837 он буюу бүр нэлээд одоо Швейцар цагын дундаа бас нэлээд эртний тооцогдохоор ийм брэнд байгаад байна л да. За дараагийн цаг бол маш сонирхолтой цаг. За уг цаг бол манай бас нэг хөршүүд үйлдвэрлэсэн. За энэ бол Восток Камдирский. За Востокийн хувьд болохоор Оросын үйлдвэр байгаа. За 42 оноос хойш Орос дотроо цаг үйлдвэрлэж байгаа. За Восток Камдирский яг энэ загварын хувьд болохоор 431 831 гэсэн ийм серийн дугаартай. Цэргийн одоо military буюу цэргийн гэсэн тодголтой ийм цагны тоонд ордог. За энэ цаг болохоор Востокийн 14 гэсэн ийм механик хөдөлгөөртэй. Одоо механик гэхээр ер нь бол гараар ирчилж хөдөлгөөрийг нь цэнгэлдэг гэсэн үг. За нэг ийм ирчлэлтээр бол тултал ирчлэл 30 цаг цэнгээ барих ийм боломжтой. За дээрэс нь 39 м-ийн диаметртэй. За их бие бол одоо ийм юуны хувьд болохоор нүрийн хувьд болохоор акрилик ийм материалтай байгаа. За их биений хувьд болохоор мэдээж ган их биетэй, нилон осортой. За мэдээж өдрийг үл зааж байгаа. За усны хамгаалалт бол 3 бар буюу 30 м-ийн ийм үзүүлэлттэй байна. Чанарын хувьд бол мэдээж яг энэ Восток цагны хувьд бол маш чанартай хийгдсэн. Дээрээс нь механик цаг болохоор хизээж зай зогсно гэсэн асуудал байхгүй. Та гараар ирчлээл 30 цаг ажиллах ийм боломжтой ийм цаг байна. За бичлэгийн доотлолт мөн линкийг оруулсан байна. Та ороо сонирхоорой. Дараагийн цаг бол Casio F91W. За энэ цагийг баг хүн болгон харсан байгаа. За энэ цаг бол маш түүхтэй цаг. За зүгүүд маш хэвтэй цаг, зүгүүд маш хөнгөн цаг, маш хямдхан цаг. Батарейн хизээж дуусахгүй цаг. Гэх мэтлэн маш супер ийм цаг байна. За уг цагны үзүүлэлт нь гэх юм бол кварц хөдөлгөөртэй. За литиум батарей ордог. За уг цаг бол 21 г ийм маш хөнгөн. За би энэ цагийг бол мэдээж зүүдэг. За контактгүй спортод бол муу ялгаагүй шууд зүүчих боломжтой. Одоо жишээ нь теннис байна. Газрын теннис байж болж байна. Өөр юу хэдийн те. Бүх төрлийн юм зүүдэг. За Холливуудын одууд бас энэ цагийг маш их зүүсэн харагддаг. За энэ загварын хувьд болохоор ийм маш ийм ретро ийм загвартай. За энэ цагны хувьд болохоор Эрзенийн их биетэй. За нэг юун дээр нэг кнопон дээр харахаар юм бүдэг ногоон гэрэл хасдаг. За мэдээж stopwatch байна.
онсор өдөр байна. За дээрээс нь сэрүүлэг тавьж болж байна. За энэ цагны түүхийг ярих юм бол 1991 онд бол анх танилцуулагдсан. За энэ цагны одоо уг гарал үүсэл нь бол F87W гэсэн цагнаас бол санаа авч хийгдсэн. За F87W гэдэг нь болохоор 1984 оны ийм цаг байгаа. Энэний залгамжлагч гэж хэлж болно. За бас нэг үзүүлэлт нь бол уг цаг дэлхийд дээрх хамгийн их борлогддог цагны тоонд ордог. Жилдээ хамгийн их борлуулагдсан цагны тоонд энэ цаг орсон байдаг. За гарц зүүсэн байхад бол та ямар нэг тийм цаг зүүсэн тийм одоо хүндэрсэн тийм мэдрэмжийг л ерөөс авахгүй. За дээрээс нь хар өнгөтэй болохоор ихэнх хувцсан дээр бол ялгаагүй цогтөг. За ийм аятайхан баримттай, үзүүлэлттэй, түүхтэй цаг байгаад байна. За энэ цагтай холбоотой бас нэг сонирхолтой гэх юм уу баримтаас дурдвал за та бидний одоо мэдэх Ал-Каида гэдэг террорист бүлэглэл байдаг. За тэд нар бол энэ цагийг бөмбөгөндөө одоо холбоод одоо сэрүүлгэн дээр нь тааруулаад тэслэх бөмбөг одоо хийдэг гэсэн ийм бас ийм мэдээлэл байт юм лээ. За уг цаг бол мэдээж юун дээр Amazon дээр бол зарагдаж байгаа. За үн бол за нэг 18-аас нэг жоохон дээш нэг 20 гаруй долларын орчимд ингээ хэлбэлцэж идэг. Хямдрал тохиолдвол бас нэг хэдэн доллар хямдарчдаг. Та бүхэн цагийг бол өөртөө заавал нэгийг аваарай гэж би зөвлөнө. Бичлэг таалагдсан гэж найдаж байна. Уг чагсаалтанд орох ёстой цаг байгаа бол комментэн дээр бичиж үлдээгээрэй. Subscribe дарж мөн биднийг дэмжээрэй. Ингээд part 2-оор уулзлаа. Баяртай.